Маш олон талын судалгаа шинжилгээ хийж бүх талаар нь үзчихийж энэ Арангаа аймгийн Цэнгэр сумын төвөөс Чанхурууш 2 км-ийн зайд 5 га газарт шинэ мод үржүүлгийн газар байгуулахаар боллоо. Оюутлогын хувьцат компани хэрэгжүүлж байгаа 100 сая мод хөтөлбөрийн хүрээнд модлог ургамлын үр тарьц суулгацын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр Арангаа аймагт анхудаа иж бүрэн тоногдсон мод үржүүлгийн газрыг байгуулахаар болж байна. Энэхүү мод үржүүлгийн газрыг байгуулах ажлыг Арангаа аймаг оюутлогын хувьцат компанитай хамтран 2024 оноос эхлэн шатраалсан уулзалтуудын үр дүнд хэрэгжүүлж байгаамаа. оюутлогын компани энэ төсөл маань Арангаа аймагт ойн салбарыг шинэ шатанд гаргах, хувьчлалыг дэмжих, тэр модын үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх гэдэг, замун ажлын байрыг нэмэгдүүлэх гэдэг олон талын ач холбогдлын төслийг эхлүүлж байна гэж бодож байгаа. Манай орон нутгийн зүгээс аймгийн засгийн тавгын газар, байгаль орчин, сум, замун анги мэргэжлийн хүмүүс маань бас энэ төслийг орон нутгатаа авчих нэг талаар. Нөгөө талаар авсныхаа дараа бас орон нутгийнхаа компанийг дэмжих ийм бодлогыг өрөөд олон талаас оюутлогын компанийнхантай хүсэлтэй хамтын ажиллагаа өрнүүлж 2 жил гаруй бид нар ингэж явсны үр дүнд оюутлогын санхүүжилтээр энэ том төсөл хэрэгжиж байгаад миний хувьд маш их баяртай байна. Мод үржүүлгийн газар нь цаашдаа ханган бүсийн аймагуудын модны тарьц суулгацыг бэлтгэхээр онцлогтой. Орон нутгийн мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн дунд сонгон шалгаруулалт зарлаж, шалгарсан байгууллага нь жилд 1.5-аас 2 сая тарьц суулгац гаргах хүчин чадалтай мод үржүүлгийн газрыг хариуцсан ажиллах юм а. За өнөөдөр бид Арангаа аймгийн Цэнхэр суманд жилдээ 1.5 сая ширхэг тарьц суулгац бэлдэх хүчин чадалтай бүрэн тоног төхөөрөмжөөр хангагдсан орчин үеийн мод үржүүлгийн газрыг байгуулах ажлын шавыг тавьж байна. За энэ ажил нь бол оюутлогын компани хэрэгжүүлж байгаа 100 сая мод хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа. За Арангаа аймагт энэ ажлыг хийж байгаагийн онцлог нь бол ойжуулалтын ажлыг Монгол орны баруун бүс рүү чиглүүлэх. За мод үржүүлгийн газруудыг Монгол орны нийт нутаг дэвсгэрт тараан байршуулах, хэрэгцээтэй газруудад нь байгуулах, дэд үтсийг байгуулах гэсэн ийм онцгой ач холбогдолтой. За энэ мод үржүүлгийн газар байгуулагдаж үйл ажиллагаанд жигдэрснээр хангаан нурууны ойжуулалтын ажлууд, оюутлогын компани 100 сая мод хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх ойжуулалтын ажлуудад тарьц суулгацаа нийлүүлэх бүрэн боломжтой болохоос гадна орон нутагт бас нутгийн иргэд аж ахуйн нэгжүүд ойжуулалт хийх, хашаа хороондоо мод бот тарих энэ нөхцөл бололцоо бүрдэж байгаамаа. Энэхүү төслийн бүтээн байгуулалтын ажил энэ зүүн хийн. Цааш нь авч явах аж ахуйн нэгж нь Арангаа аймагт үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэг мандлаар хязгаарлалт хувьцат компани юм. Компани эх 5 жилийн хугацаанд 60 га газарт ойжуулалт хийх төлөвлөгөөтэй ажиллана. Энэ ажил маань нэг жилийн хугацаанд сонгон шалгаруулалтын ажил явагдаад сонгон шалгаруулалтаар манай компаниг сонгож оюутлогоотой хамтран ажиллахаар болоод өнөөдөр мод үржүүлэх газрын шавыг тавих хэслийн ажиллагаа болж байна. Манай энэ компани бол 10 жил үйл ажиллагаа явуулж байна. Тэгээд орон нутгаас ажилчдаа бэлтгэн манай 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллана. Цаашдаа энэхүү мод үржүүлгийн газар нь хангаан бүсийн байгуулт цагуур хөрсний онцлог дасан зогтсон тарьц суулгацыг бойжуулан гаргаж ойжуулалт, ойн зурус, ойн нөхөн сэргээлтийн талбайг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм а.